Бархас байд гараг маань иргшээж буй пурв гаргийн гига өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн зурхай мэдээллийг хүргэх гэж байна. Астрал Золан байна. Өнөөдрийн ээлтэй өнгө улбар шар өнгө. Өнөөдөр үсээд суулахад муу адил ээлтэй. Бидний анхаарах ёстой хэсэг болохоор хацар хэсэг маань байгаа. За тэгэхээр хацар хэсгээ одоо гимтэхгүй, алгадахгүй, зөөсгүй, буйлныхаа давтарлаас нь хаацахгүй, ярмаа нэгэн байдлаар хацрынхаа энергийг гимтэхгүй байхыг цөмөрөө хичээлтэй юм өдөр байгаа шүү. За илүү их анхаарах ёстой жилтэнгүүд маань болохоор хулган жилтэнгүүд байна. Тэгээ та бүхний маань харж байгаачлан одоо энэ тэнгэрийн зэрэгээ дэлгээ тавьчихсан байна тийм үү? Сар маань хилэнцгийн ордод байгаа. Өчтөр орсон гэж цөмөрөө мэдж байгаа тийм ээ. Тэгсэн чинь өнөөдөр айгүй сонирхолтой нэг энерги болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо сар маань ингээ хилэнцэд орчоод суур гаригтайгаа одоо биднийг анхаараарай гэсэн энерги холбоос үүсгэсэн байдаг байхгүй юу? Тэгсэн байтал суур гариг маань өөрөө санчир гаригтай айгүй гоё эерэг энерги үүсгэжсэн байгаа энэ явдлын. Энэ хоёр энерги холбоос тийм ээ бид нарт айгүй сонирхолтой ингээд сургамжийг авчираад байгаа байхгүй юу? Юу вэ нөө гэхээр нэг талаасаа ингээд сар маань хилэнцэд орсноороо бидний сэтгэл хөдлөл илүү их гүнзгий болчихдог. Бид альваг ингээд өнгөн дээр нь биш дотроос нь ингээд мэдэрч эхлэхэд байдаг. Гэхдээ энэ мэдрэмж нь ингээд хардталт юм уу, эмзэглэл ч юм уу, хит их бодол хэлбэрээр илэрхэх гээд байдаг юм сул талтай юм байгаа. Тэгээд үүн дээр ингээд тэгээ суур гариг маань өөрөө ингээд сүрэг энергиээр орж ирэхээр бидний ялангуяа хайр дурлал, мөнгө, өөрийн гэсэн үнд сэнтэд бусдаас ингээд хүлээлт зэрэг энэ асуудлууд дээр жижиг зүйлийг ч гэсэн ингээд том мэд хараад мэдрээд байж болзошгүй юм сүрэгдэлтэй байхгүй юу? Анхаарах талтай гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо намайг үнэлэхгүй байна ч гэдэг юм уу те намайг ойлгосонгүй ч гэдэг юм уу. Яагаад энэ ингээд хэлчих вэ гэсэн юм мэдрэмжүүд биднэрт амархан төрөхөд үүнээсээ болоод бид нар ингээд те буруу шийдвэр, буруу яриа өрнүүлэх магадлал маш өндөртэй байдаг юм сүрэг талтай байдаг байгаа шүү. Анхааравчтай гэсэн үг. Тэгээд яг энэ үед хамгийн гоё энэ айгу сонио баш ингээд айгу гоё энерги болж байгаа нөгөө хамгаалалч орж ирээд байгаа байхгүй юу? Суур гариг маань өөрөө санчир гаригтай эерэг холбоосоор холбогдчихсон байгаа. Тэгэхээр айгу сонирхолтой юм холбоос агаад байгааз анхаар гэсэн мөртлөө бас эерэг зэрэг яг нэг гариг дээр байгаад байгаа гэсэн. Тэгээ юу гэж яана гэхээр биднийг хараа бид нар өнөөдөр ямар хүн хол явах вэ гэхээр төр аазан чадсан хүн. Сэтгэл хөдлөлийг дараад төр зүр ингээд ажиж чадсан хүн. Тэгэд өөрийнхөө үнд цэнийг мэдэрч чадаад өөрөө өөртөө үнэн үлдсэн хүн өнөөдөр амжилттай амьдрах болно. За тэгэхээр өнөөдөр хин нэгэнтэй маргалдах маш муу байх нь харилцаагаа таслахад бас муу байх нь таагүй байх нь мөнгөтэй холбоотой яруу шийдвэр гаргахад бас ингээд эрсдэлтэй байх нь байна. Тэгээд цөмөр яах ёстой вэ гэхээр маш тайван ярилцах хэрэгтэй. Урт удаан хугацааны үнд цэнийг олж харж үйл хөдлөлөө хийх хэрэгтэй гэсэн үг. За бусад ингээд чухал аспектуудаас байна тийм ээ одоо тэнгэрийн зузаа харж байгаа бол одоо бууд гариг маань ангар гаригтай гой сексэл холбоос үүсгэжсэн байна. Энэ юу гэж вэ гэхээр цөмөрөө одоо бодож байсан бодлоо ажил хэрэг болгоход маш тохиромжтой гэж хэлж байгаа. Өмнө нь төлөвсөн байсан зүйлдээ өнөөдөр нэг алхамж гэсэн урагштуулах юм бол дэмжлэгтэй байна шүү гэдгийг хэлж байгаа. Бас тэгээд өчтөр байсан мэдээж хэрэг ангар гариг бархас байл гаригтайгаа тий эерэг холбоостойгоо хിവэрэ байгаа учраас өнөөдөр хөдөлсөн хүн боломжийг олж харах магадлал нэн өндөр байгаа. За тэгээд одоо бас дахиад нэг юм сануулах хэрэгтэй. Өчигдөр байсан хിവэрэ байгаа нар болон далааван гаригийн маань одоо сквер буюу дахиад анхаараарай гэсэн энерги маань үргэлжилж байгаа. Тийм учраас цөмөр яах вэ гэхээр сайхан сонсогдсон бүхэндээ шууд битгий итгээрэй гэж хэлмээр байна. Баримтаа шалгая тийм үү? Бодит мэдээлэл дээр тулгуурлаж байж шийдвэрээ гарга яа манаха. За тэгээд ийм анхаарах ёстой тэнгэр дээр байгаа нодрогсуудыг тайлал нь ийм байла. Тэгэд өнөөдрийн маань гол түлхүүрэг маань юу байсан гэхээр одоо юу байна вэ гэхээр өнөөдөр цөмөрөө сэтгэл хөдлөлөө удирдъя. Өөрийнхөө үнд цэнийг хамгаалъя. Тэгээд үйлдэлдээ зоригтой байцгаая. За ингээд өнөөдрийнхөө мэдээллийг тэнгэрийнхаа зургийг өнөөдрийнхөө зурхааг ингээд та бүхэндээ хүргэлээ. Астро Золан байла. Бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.